이렇게 세계가 그려지고 다양한 고대 성구조를 통해서 아픔의 세계를 медитировать Одостырын уйдёвто дөрнөч нам дамса хоолтын нэгүлдэл сонгоёо хоол тавтамжи өөрчилж өөрсдөө ашигтай байдлыг бий болгож захиалгын үсээ хурдыг бүрдүүлж хоолтынхаа төрийг өчүүлэх ажлыг улам эрчимжүүлдэг. Хөөхгүй гарч. Энд нэг тод жишээ бол 40 орчим сонгогчдын 40 орчим хувийн зэвлэгийг авсан ардчилсан нам улсын хурлд суудлаа 10 гаруй хувийг эзэлж яхад 40 гаруй хувийн зэвлэгийг авсан Монгол ардын нам улсын хурлын суудлын 85% эзэлж байгаа. Ийм үнэлэхээр хэмэд хүрсэн хувьдэрийн үлгэлд ардтанд амснасаа буцаж одоо төрийн бүхэн салбарт хямдтаа тогтоохоор Мэрий жаргарын зэрэгцээ Монгол улсын эдийн засаг дэх өнгөтэй өдөө бүхнийг сорчлон залгиж хувьданы аргаар өөрсдийн боловсноор цөөнхийн уярхлыг он удаанчлаар хадгалж мөнхөд засаглахаар санаарч байна. Тэд шудраг насыг сануулсан хүмүүсийг бутаад оруулж дайгч давшиж үннийг эрх мэдэл мөнгөөр хаана гэж бардамнаж байна. Учир энэ би бүгд хаалтны хэлснийг дахин сануулъя. Аливаа цаггүй нүгүй тусгайлах цаг нэгжээ гэж 1911 онд Монголын цогтыг хоригчид үндэс язгуурын өнгөд тэмцэгчид чигүүлж эрхчлөө тусгай тогтнолд орж авч байсан тэр цаг өнөөдөр дахин явж байгааг би анхааруулж байна. Монголчууд явцын эрх ашгаараа нэгдсэн нам дамсан үлгэрлэлийн санаарлыг тас сохиж Монгол төрөө хөвөлдөгчдөөс тусгаарлах чөлөөлөх цаг нэгсэн. Би ардынхаа язгуур эрх ашгийг эцэг хүртэл хамгаална гэсэн энэ үгэндээ эзэн болж бодит ажил болгохын тулд Монгол улсын ерөнхийлөгчөө сонгуульд нэг дэвшгээр шийдлээ. Яагаад ийм шийдвэр гаргав гэхээр улам бүр өнгөдөн алдагч байгаа шудраг ёс хуулийн засаглалыг сэргээн тогтоож Монголын нийгэмд өөрөөсөө худлан хуурмаг дарангуулад төрөнгөөлөд улс төрийн явцад зорилготой үлгэрлийг нэн даруй хэсэг зогсоох шаардлагатай боллоо. Өнөөдөр ойлгохтой тэмцэхэд нь улс төрийн өөрчлөлтөд намнах хэрэгсэл төрлийн зүйл болон хувилж хуульдааны үлгэлд өөрсдийнхөө олон хууль бус илэрхий авилгыг ариун шударга зүйл гавьяа мэтээр бий тод сурталчилж байв. Үнцэг тавь. Монголчуудын 26 жилийн турш тэмцэж босож ирсэн ардчлал муран унаж байна. Хүний эрх хэмжээний төлөөх бидний тэмцэл хоосон үг болон үлдэх бодит аюул нүүрлэж хөвөлтэй төр иргэдэд хангалттай аялал бүтээгчдэд дээрэмдэж нийгмийн айс хүйцээр залуурдлыг эрмэлзэхдээ төрийн байгууллагыг шууд ил шулуухан ашиглах боллоо. Монголын арчин анхны зорилго эрмэлзлээ дахин сэргээж эрхчлөө хүний эрхийг гээсэн чинээлэг дундаж иргэд бүхий нийгэм төлөөх хасагдсан тэмцлийг залгуулах хууль төштөөс эрх хэрэгчлөлийг хамгаалах бодит хэрэгтэй шаардлага үүснэ. Монголын зай ихэ Монгол хүний ухаан уужим хараа хэний хэмээх ардын тод ялгаа хайж байна. Цаг иржээ. Монгол орны нам ганцсан хөвөлтэй үлгэлээс чөлөөлөх энэ тэмцлийг өнөөдрөөс өргөн хураамтаар эхлүүлье. Барьцааг гэсэн хэн нэгний тохиол хангаагаар ажилтдаг өөрийн толгойг утсан хөвөлтөөнүүдээс
салгацааруулсан. Би дахин хэлье. Хуулиудын төр битгий дагуу гэж хэлцгээе. Хүн төрөлх цаг үе тулгуурхад их орон ард түмнийхээ төлөө үхлээ зориулж чаддаг тийм хүмүүсээр бидний Монгол тэгж бодогдож байгаа юм. Хуультай хувааж ихтэй энэ улсыг энэ төрийг өгөх гэсэн нам дамжсан бүлгийн хүслийг гүйцэтгэж болохгүй. Эрхчлөлт Монгол тусгайлсан Монгол улс цаашдаж оршин. Бид хорныхоо хөлзөөг өөрсдөө мэдэж өөрсдөө өдөрт тасна. Ардны язгуур их ашиг гэдэг бол монголчуудын эв нэгдэл, харилцан ойлголцол, эрхчлэн зориулсан үнэт зүйлс, ирээдүйд итгэх юм. Энэ итгэлийг хэрэгэж, хамгаалж, бэрчүүл байж бидний хойшлыг сайн сайхан нийгэмд амьдрах бол. Энэ бол миний ардны хойшлыг өмнө хүлээх, үйл зүтгэх юм. Тэмцдэг ардны мөхтөг, урсдаг бол шилдэг. Монголчуудаа сэрэх, нэгдэх, сүрэх, тэмцэх, сэргээ тогтоох цаг ирлээ. Би ардны язгуур эрхчлийг эцэг хүртэл өмгөөл хамгаалнаа. Их улсын их орныг дуудаж байна. Их орныхоо төлөө эцэг хүртэл зүтгэнэ. Бидний Монгол үйл мандам баталгаа. Баярлалаа. Асуултыг таныг ерөнхийдөө одоо сонгуульд нэр дэвшнэ гэдгийг сонгох хууль чинь одоо сонгогчдод эсвэл намаас гаргасан шийдвэр. Хэрвээ одоо намаас ингэж шийдэг бол энэ асуудлыг эцэслэг одоо шийдэх хэрэгтэй юм. Хоёр дахь асуудал таны эхнэрийг одоо хэдээр гарах хорог тавьсан хэмжээний мөнгө анхаар орж болоо гэдэг ийм хэлээд байгаа юм. Энэ талаар тайлбарлах. За энэ шийдвэрийн хүү тусгаж шийдвэр юм аа. За манай эхнэр хүүхэд иргэн тойрны хүмүүсийн асуудал бол бодтой тийм асуудал байхгүй. Тааны олон жил харж байгаа Монгол улсын ерөнхий сайд байх үеэс огцруулахын тулд их тэр ажиллагаануудын үргэлжлэл явж байгаа. За одоо бас айгүй бол Монгол улсын ерөнхий нэр дэвшил магадгүй гэсэн том компани ажлуудын нэг өчүүхэн хэсэг юм байна. Намаас дэвших юм уу? Би даач дэвших юм уу? Хуулиар чинь намаас дэвших. Намаас дэвших. Нам дотор өрсөлдөөн байх. Тэрний тэр цаг үеийн шийдвэр. Би өнөөдөр Монголын нийгмийн байдлыг бас Монгол улсын ерөнхий сайд хийжсэн хүний хувьд манай засгийн газраас хойш энэ явж байгаа үйл ажиллагааг хараад зүгээр сууж тэгчих чадахгүй. Юу нь бас ерөнхий бодоогүй байсан. Аяа улс орны нөхцөл байдал энэ дураараа хариулж байгаа үйл ажиллагаа бүгд өсөж гажууддаг, бизнесийг дарамтдаг. Одоо Монголд бол амар тайван бизнес хийх, амар тайван ажиллах амьдрахын бодол нөхцөл үүсэж байна. Тэгэхээр би энэ хараас болж чадахгүй учраас ийм шийдвэр гаргамаа. Засгийн газрын бодлого юу гэж дүгнэж байна вэ? Засгийн газрын бодлого тэгээд байгууллагад нэлээд сарвалж олон нийт өвн үстэй хамгийн анхны миний харж байгаа дүгнэлт бол ямар ч байсан амстай хийдвэр юм байна. Энэ төрөөс хуулианы төрийн эсрэг одоо ажиллаж эхэлнэ гэж яаж ажиллах юм бэ те? Хуулианы төрийн эсрэг буруу булгааг дийлэх юм яаж вэ? Тэр нь ойлгомжтой. Хоёрдугаар тэр улсын орлого олох томоохон аж ахуйн зүйлийг өөрсдөө авах чинь энэ дунд нэгдэж байгаа юм. Энэ бол өмнөд юу хэлдэг байсан шүү дээ. Энэ хоёр толгой, тав толгой. За бусад одоо томоохон ордог. Тэгэхээр энэ асуудал энэ нэг хэсэг юм. Энийг хэлжсэн жишээнүүдийн нэг юм байна. За тэмцэнэ гэдэг бол одоо ингээд улсын хурд байхдаа би олон жахын хэмжээнд үгээ хэлж тэлцдэг байсан. Эдгээр бол бохир аргаар манай засгийн газар унгаасан. Манай засгийн газар унсан гол шалтгаан нь одоо та бүхэнд 2 жил болсны дараа уган илүү тод харагдаж байгаа. Бидний унгаад юу хийсэн бэ гэдэг бол манай засгийн газар унгаасан гол шалтгаан. Тэгээ Монгол улсын ерөнхий сайдын хувьд Монгол хүний хувьд Монголд ашиггүй, арднд ашиггүй, олон үнэлгээ бол хийхгүй гэж
эсэргүүцсэн тэрнийхээ шанд бол манай засгийн газар огцорсон байгаа. Хамгийн муу хаагийн хэрэглэл огцорсон байгаа. Энэний дараа хийгдсэн үйлдэлүүд нь 5 толгой, 2 толгой, эрдэнэ маймуу маш их асуудал. Та бүгдээр хайж байгаа. Ардчилсан намын дараад өрсөлдөхөө та. Ардчилсан намаа мэдээж шинжилгээд өөрчлөх ёстой. Гэхдээ ардчилсан намыг ардчилсан гол тулгуурыг хэн ийм бодлон нураач аяа гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Тэр чиглэлээр манай намынхан ажиллаж шиг байна. Зөвхөн нэг дөрвөн дарга хоёр шинжилгээгээр нам шинжилгээ гэж ойлгож болохгүй. А энэ намыг өөрийн толгойтой, өөрийн үзэл бодолтой хэн нэгний усан хөвгөлтэй боддоггүй тийм хүмүүс гарч иж өдөртөө гэж бас хэлцэх байна. Бондын мөнгөтэй холбоотой хэм яригддаг ах мөнгөтэйг авч хоригдсан байсан. Та тэр бондын тухай тийм их алга болсон зүйл байгаа юм уу? Тэр тухай мэдэх үү? Энэ бол Монгол улс 1.5 тэрбум Америк долларын бондыг олон улсын зах зээлээр босгосон. Энийгээр юу хийсэн үдээсийг олон төрлийн бүгдээрээ харж байгаа. Сонгуульд амсан амлалтаа биелүүлж тэр тухай ажиллах оронд өмнөхийг өгөөсгөж өмнөх хүмүүсээр байж шорон хийх байдлыг энэ ус хөгжихгүй. Мөнхөд өөрөө мэдээд бонд зараад авах хэрэггүй үстэй. Та ямар журам гаргаж бондын зарцуулалт хийчихсэн? Ардчилсан 200 мянган төгрөгийн үедээ нүүрсийг 50 мянган төгрөгийн үедээ бодлоо шоронгорч яхад одоо цаашаа яг юу ч хэрэггүй боломжтой гэсэн. Тийм учраас энэ хуулбартай Монголын нийгмийг ийм болгож байгаа тэр хүмүүсээс салах, хагцах тэр цаг нь болсон. Бүгдээрээ одоо энийг эсэргүүцэх цаг нь болсон. Энэ сэрэг цаг нь болсон. Хуульдагч гэдэг нь одоо хоёр одоо ардчилсан нам Монгол ардын намын дийлсэн хүмүүсийн танилцуулж байна уу? Зөвхөн одоо нэг нам руу чиглэсэн ийм зүйлийг ярьж байна уу? Ер нь бол энэ хуульдагч гэдэг нь нам замсан гэдэг байна. Энийг намайг хэлээ. Сүүлдээ нам гэдэг бол бас үлгэрлүүдийн өсөлтөөр дарга нь болдог тэр хадуу бас байх ёсгүй. Энийг бас хадуу санах хэрэгтэй. Одоо ардчилсан нам руу санаа хашвисэн өсгөж байгаа хүмүүс би хэлчихье. Өөрийн гэсэн толгойтой өөрийн гэсэн үзэл баримттай байх болохоос биш. Хэн нэгний утсан хөвгөлтэй ардчилсан намын дарга бас байж болохгүй. Манай намын хэвч тэрийг зөвшөөрөхгүй дэмжихгүй. Хэн нэгний уцаа хөвгөлтэй гэж яг хэнийг хэлж байгаа ардчилсан намдаас хамгийн дээргүй байдаг хүмүүс доотор хэлдэг. Оттос дэш үүрэх юм. Таа